Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цувралаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. Цэвэршилт. Менопауз гэдэг нь мен буюу сар. Паузис буюу зогсолт, саатл гэсэн утгатай грек үгнээс гаралтай үг юм. Менопауз нь өвчин биш. Дундчаар 3 эмэгтэй нэгд цэвэршилт гинт явагддаг бөгөөд ихэнх тохиолдолд сарын тэмдгийн мөчлөг алдагдах хэмжээнд тогтворгүй болох зэрэгээр эхэлж улмаар бүрмөсөн зогсдог. Эмэгтэй хүний өндөг өвчний үйл ажиллагаа саатсны улмаас сарын тэмдэг бүрмөсөн зогсохыг цэвэршилт гэнэ. Цэвэршилт явагдах үед эмэгтэйчүүдэд маш олон шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд сэтгэл санаа хямрах, цочрдох, нойрог идэх, уур уцаартай болох, нүүр улам биеэр халуургах, цусны даралт өөрчлөгдөх, бэлгийн дур сонирхол буурах, толгой өвдөх, зүрх дэлсэх, үс сунах, үе мөч өвдөх, яс хэрэгжих зэрэгээс гадна бие организм бодисын солилцооны өөрчлөлтөнд ордог байна. Эстрогений дутагдлын улмаас үтрээний хүчлийг шин чанар буурч халдвар авах магадлал нэмэгдэнэ. Түүнчлэн эстроген үтрээг салслаг чиглэг болгодог бол түүний хэмжээ багаснаар үтрээний чиглэг байдал алдагдаж үтрээ хуурайшиж уян хатан чанар нь буурна. Энэ бүхэн нь бэлгийн хавьтлын үед өвдөж зовиорлоход хүргэдэг. Нүүр халуун оргих шинж хамгийн тод илэрдэг бөгөөд үе үе халуун галаар цоргиж байгаа мэт сэтгэл төрүүлдэг байна. Энэ үед нүүр улайж маш их хөлрөн. Халуун оргих хугацааны янз бүрийн бөгөөд хэдхэн секундээс хагас цаг хүртэл үргэлжилэх нь бий. Эмэгтэй хүн бүр дийм шинж илэрдэг. Цэвэршил явагдсан ахмад насны эмэгтэйчүүдийг сонгож тэдний цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн болон түүний дараах үеийг судалж үзэхэд судалгаанд хамрагчдын 5-1 орчим буюу 20% нь нүүр халуун оргих шинж илэрч байгаагүй гэсэн бол 80% нь цэвэршилт эхлэхийн өмнө шүн хөлөрч нүүр халуун оргих шинж тэмдэг илэрч байсан гэсэн байна. Энэ нь дээрх шинж тэмдгүүд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дийлэнхэд нь илэрдэг болохыг тогтоожээ. Цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд даавар орлуулах хэмжлэгээ нэлээд их хэмжээгээр тус нэмэр болдог. Даавар орлуулах хэмжлэгийг эстроген орлуулах хэмжлэгээч гэж нэрлсэн байдаг. Дээр хэмжлэгээ нь ялангуяа нүүр халуун оргих, үтрээ хуурайших зэрэг бэлгийн үйл ажиллагааны хямралыг арилгахад туслана. Сүүлийн үед цэвэршилтийн үеийн эмчилгээнд өндөг өвчний үйл ажиллагааг дэмжих эстроген, прогестерон дааврын ялгаруулалтыг идэвхжүүлэх эмэгтэй хүний бэлгийн булчирхан үйл ажиллагааг удаан хугацаанд идэвхтэй байлгах үйлчилгээтэй. Эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан NSP корпорацийн бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх болсон. Үүнд эстроген дааврын ялгаруулалтыг эрчимжүүлэх FC-Donkvy, прогестерон дааврын их үүсвэр болох гликозидыг агуулсан Wild Yam, эстроген прогестерон дааврын ялгаруулалтыг ихсгдэг CX бүтээгдэхүүнүүд нь цэвэршилтийн хам шинжтэй эмэгтэйчүүдэд хэрхэн үйлчилж байгааг тодорхойлох зорилгоор 1 жилийн турш клиник судалгаа явуулжээ. Судалгааны үеэр эдгээр бүтээгдэхүүнийг хавсруулж схемээр хэрэглэхэд сүүлийн хэдэн сард үзэгдэхгүй байсан сарын тэмдэг нь ирдэг болж алдаг оног ирдэг байсан тогтворжин нүүрүү халуун оргих шинж тэмдэг нь бараг анзаарагдах болон нойрог үдэх, сэтгэлээр унах, уурлах, цочрох шинж тэмдгүүдээс бүрэн салсан байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн найрлаганд ордог нь байгалийн
фитоэстроген буюу эм бэлгийн дааврын үйлчлэлийг үзүүлэх ургамлын гаралтай бодис үхий эмийн ургамлууд төмөр, магний, марганец, селен, цехур, натрий, Б бүлгийн болон А, С витаминууд, ниацин агуулсан ургамлын эрдэсүүд витаминуудын хувь тэнцүү бүрдэл нь бодисын солилцоог тогтворжуулж яс хэрэгжихээс үрдэгчлэн сэргийлдэг байна. Мөн дархлын системийг идэвхжүүлэх, цэвэршилтийн өмнөх болон дараах тавгүй байдлыг арилгах, дааврын тэнцвэрийг хангах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх гэх мэт олон талын эерэг нөлөө үзүүлэхээс гадна цэвэршилтийн хам шинжийн үеийн зэвүүрийг үүсгэхгүйгээр эрүүл мэндийг сайжруулдаг маш сайн үр нөлөөтэй хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсан юм. Цэвэршилт гэж юу вэ? Хэдэн наснаас цэвэршдэг вэ? За цэвэршилт гэдэг маань бидний бие организмд ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарч байгаа юм биш. Ер нь биологийн өөрчлөлтийг хэлдэг. За охин хүүхэд эхээсээ төрөхдөө насан туршдаа хэрэглэх өндөр эсийг агуулж төрдөг. Тэгээ бэлгийн бодлтын насандаа очиод сарын тэмдэг ирснээс хойш нөхөн үржин үйл ажиллагаа нь явагдана. За энэ явагдаж байгаа хугацаа дуусаад өндөр эс нь тодорхой нэг цаг хугацааны дараа барагдаад тэгээ биеийн сарын тэмдэг зогсохыг бол цэвэршилт гэдэг. За эмэгтэйчүүдийн цэвэршилт бол 47-аас 53 насны хооронд явагддаг. За манай Монгол улсад хийсэн судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас нь 47-аас 49 нас байдаг. За цэвэршилтийг 40-оос доош насны эмэгтэйчүүд цэвэршилтэнд хэврээ орох юм бол хэд цэвэршилт ялгадаг. 45-аас доош бол эрт үеийн цэвэршилт, 56-аас дээш насны эмэгтэйчүүдийн цэвэршилтийг хожим үеийн цэвэршилт гэдэг. Сэтгэл санааны өөрчлөлт. Цэвэрших явцад сэтгэлийн гутралд орох, түгших, тайван бус байх, уйламт гай болох, анхаарал төвлөрөхгүй байх, бачимдах зэрэг сэтгэл санааны өөрчлөлт илэрдэг. Ахимгад насны эмэгтэйчүүдэд шувууны хоосон үүр хэмээх хам шинжийн эмгэг илэрдэг. Энэ нь үр хүүхдүүд нь өсөж том болоод өрх тусгаарлахад гэр орон нь хоосон оргих мэт сэтгэл төрдөгдөг, зарим нь сэтгэл санаагаар унаж гутралд ордог байна. Мөн даралт ихсэх, сэтгэл санаа хямрах, цочирдох, нойргуудах, уур уцаартай болох, нүүр болон биеэр халуун оргих, толгой өвдөх, зүрх дээлсэх зэрэг зүрх судас мэдрэлийн тогтолцооны хямралын үед NSP корпорацийн HVP8 BPC бүтээгдэхүүний дэс сонгон хэрэглэнэ. Уг бүтээгдэхүүнүүдийн найралганд зүрх судас мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тогтворжуулагч, дархлааг идэвхжүүлж, биеийн ерөнхий эсрэг хүслийг сайжруулах үйлчлэлтэй ургамлууд агуулгаддаг бөгөөд зүрх судас, элэг, дотоод шүүрэл, мэдрэлийн үйл ажиллагааг хэвийн болгон сэтгэл уналт, нойргуудах, стресс, бухимдал, мэдрэлийн ядаргааг арилгана. Мөн бие махбодын дархлын үйл ажиллагаанд нөлөөлж хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ. Цэвэршилтийн хямралд орохгүй тулд хангалттай сайн мунтаж амарч байхыг хичээх хэрэгтэй. Ядарч огт болохгүй. Ядарснаас дархлаа суларч өвчнөд өртөх магадлалтай. Арх тамхины хэрэглээг зогсоож кофений хэрэглээг багасгах. Биеийн жингэн тогтмол хянаж байх. Цэвэршилтийн үед ясны сэргэжилт заавал явагдах уу? Эрэм ялгаагүй 35 наснаас эхлээд ясныхаа жинг алдаж эхэлдэг. Тэгэхээр ясны сэргэжилт ямар нэгэн хэмжээгээр заавал явагдана. Цэвэршилтийн үед бол дааврын дутагдлаас болж энэ сэргэжилт улам хурдтай явагддаг. Энэ үед өндөр өвчний үйл ажиллагаа аажмаар буурч, эм бэлгийн гормоны төвшин багасч, кальцийн бодисын солилцоо хэвийн бус болдог. 50-аас 60 нас хүрэхэд ясан дах кальцийн хэмжээний 30-аас 50% нь алдагддаг. Ингэснээр яс нэмгэрэн сэргижиж хэврэгшин хуурч гэмтэгтэй амархан болдог. Орчин үеийн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах амьдрал 30-аас 40 жил. Ингэж бодохоор яагачгүй таяг тулсан 3 хөлтэй эмээ болохгүй тулд үрдэгчлэн сэргийлж кальцийн бүтээгдэхүүнийг эртнээс хэрэглэх нь цаашид гарах олон хүндрэлүүдээс ангиж ирч чадах юм. Эрүүлэнх 100 наслахын нууц NSP. Сүүлийн үед цэвэршилт залуужж байгаа юу? Сүүлийн үед цэвэршилт залуужж байгаа явдал нь олон шалтгаанаар тайлбарлагдж байгаа.
Тухайлбал үр хөндөөлөх, халдвар төвчин архагших, өндөг өвчний өрөвсөл, умайн хортой хоргүй хавдар ихсэж байгаатай холбоотой. NSP корпорацийн цуснд холестерины хэмжээг бууруулах болон артерийн судаснд холестерины бөөгөнцөр үүсгийг саатуулах, судасны агшилтаас сэргийлж артерийн даралтыг тогтворжуулах, гөлгөр булчин сулруулах, насалтай холбоотой бодисын солилцооны алдагдлыг тэнцвэржүүлэх, эмэгтэйчүүдийн гормоны тэнцвэрийг зохицуулах үйлчилтэй Wild Yam буюу зэрлэг ямс бүтээгдэхүүн нь цэвэршилтийн үеийг тайван давах, эртний цэвэршилтээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Зэрлэг ямс зүрхэнд сайн, бусад эд эрхтэнд ч сайн нөлөөтэй. Организмд маш чухал үүрэгтэй прогестерон гэдэг эм бэлгийн дааврыг үүсгэхэд диосген чухал ач холбогдолтой. Кортизон, прогестерон зэрэг ач холбогдол ихтэй стероид даавруудыг гаргаж авдаг холестеринийг багасгаж, цусны даралтыг бууруулж, нойрыг хэвийн болгож, ой тогтоомжийг сайжруулах үйлчилгээ үзүүлж, цэвэршилтийн үед эмэгтэй хүнийг яс сэргжилтээс хамгаална. NSP корпорацийн коралл кальц бүтээгдэхүүнийг далайн цэвэр усны шүрнээс гаргаж авсан бөгөөд кальц, магний, натр, калий, фосфор, хүхэр, төмөр, цахиур, цайр, хром, марганц зэргийг бие организмд хялбар шингэх ион хэлбэрээр агуулсан байдаг. Кальц судаснд бус харин ясанд хуримтлагдах ёстой хизээч мартаж болохгүй. Доктор Карпентер Америкийн NSP корпорацийн бүтээгдэхүүн их барих эмэгтэйчүүдийн эмч нарын анхаарлыг их татаж байсан тул дээр дүрдсэн өөрчлөлтүүдэд хэрхэн нөлөөлөхийг судлах гэж дангаар нь болон бус дэмжлэгээтэй хавсран хэрэгжилжээ. Эмчилгээний явцыг хит авиа, биохим, маммографийн шинжилгээгээр хянаж байв. Шээс туслах, үтрээ, давсаг, шээсний сүмний өрөвсөл, үтрээний хуйр ашилт, загдана зэрэгт NSP корпорацийн бүтээгдэхүүн нөлөөлсөн байдал судалгааны үр дүн. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсний дүнд халуун оргих шинж тэмдэг 2 дахь 7 хоногоос мэдгдэх үйс багассан. Халуун оргих нь сул болж үргэлжлэх хугацаанд буурсан. 1 сарын дараа бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсийн 80% нь халуун оргих шинж тэмдгийг бараг анзаархаа болж нойр гүдэх, сэтгэлээр унах, уурлах, цочрох шинж тэмдгүүдээс салсан. Үлдсэн 20% нь халуун оргих шинж тэмдгийн эрч хүч үргэлжлэх хугацаанд буурсан байв. Дүгнэлт ийхүү гарчээ. 1. NSP корпорацийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь цэвэршилтийн өмнөх болон дараах үед цэвэршилтийн хам шинжийг арилгах хамгийн үр дүнтэй арга юм. 2. Вегетатив мэдрэлийн болон өөх тосны солилцоонд гардаг өөрчлөлтийг арилгахад NSP корпорацийн бүтээгдэхүүн өндөр үр дүнтэй байна. 3. Сүрэг үр дагавраас нь шалтгаалan гормон орлуулах эмчилгээг хийлгэх боломжгүй эмэгтэйчүүд NSP корпорацийн харшил үүсгдэггүй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Эрчүүдийн цэвэршилт буюу андропауз. Эрчүүдийн нас ихэх тусам эр билгийн даавар буурдахтай холбоотойгоор цэвэршилт эхэлдэг. Тестостерон дааврын тусламжтайгаар эрэгтэй хүн бүдүүн хоолойтой, бадирун, хүч чадалтай байхын зэрэгцээ насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг. Нэгүгээр хэлбэл эр билгийн дааврын ялгаруулалт багаснаар цэвэршилт эхэлдэг байна. Бидний дунд зөвхөн эмэгтэйчүүдэд л цэвэршилт тохиолддог гэсэн ойлголт байдаг. Эрчүүдэд энэ үйл явц явагддаг. Анагаах ухааны судалгаа ажиглалтаар эрчүүдийн цэвэршилт 50-аас 60 наснд эхэлдэг. Сүүлийн үед цэвэршилтийн нас харьцангуй залууч болж нийгмийн байдал, стресс, бухимдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршгэд нөлөөлж байгаа. Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн нийтлэг нь төрийн булчирхан өрөвсөл болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой. Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн Соо Пальмато буюу одоо далмад агуулсан байгалийн гаралтай нэмэлт хичээлийг гаж нөлөөгүйгээр урьдчилан сэргийлэх болон эмчилгээний өндөр ач холбогдол үзүүлдэг тул дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын стандартаар 40 хүрч байгаа эрэгтэй хүн бүрт байнга хэрэглэж байхыг зөвлөж байна. Соо Пальматон төрөө булчирхай хэвийн үйл ажиллагааг хангах, эрэгтэйчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах, шээс ялгаруулах системийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээтээс гадна эр билгийн гормон болох тестостероны ялгаралтыг нэмэгдүүлдэг юм. Цэвэршилт эхэлж байгааг мэдэж болох уу? Цэвэршилт эхэлж байгаагийн дохион
шөн олон ших, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадаа ирэх зэрэг болно. Эрчүүдийн цэвэршилтийн үеийн гол эмзэглэл бол бэлгийн үйл ажиллагааны хямрал юм. Яагаад гол эмзэглэл гэхэн учир цэвэршилтээс болж бэлгийн үйл ажиллагааны төр зүрийн хямралд орсноо мэдэхгүйгээс эрчүүд сэтгэлээр унан арх дарс хэрэглэх хандлага ихээр ажиглагддаг. Ийм эдийн үед хосууд хоорондоо илэн далангүй байж бие биенээ хайрлан халамжилж түшгээс амьдралд эр эм гэлтүгэ тохиолддог цэвэршилт хэмээх энэ үйл явцыг хялбар туулаад гарах эрч хүчийг нэгэндээ өгч чадах юм. Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн бүтээгдэхүүнийг цэвэршилтийн үеийн 47-оос 68 насны 42 эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг зохицуулах, бусад эрэгтийн системийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор насны онцлог, тестостероны хэмжээ, андроген, дааврын дутагдлын эмнэлэг зүйн илрэл зэргийг харгалзан 3 сараас 1 жилийн хугацаанд Achieve Yohimbe бүтээгдэхүүнийг Morinda бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэсэн үр дүнгээс харахад бэлгийн эдвэх 73.8%, хөвчрөлт 57.1%, үрийн шингэний үзүүлэлт 66.6%, тестостерон дааврын төвшингийн өсөлт 61.9% тус өсөлттэй гарсан байна. Бага арцагны бэлэг эрхтний артерийн судасны эргэлтийн сайжралт 80.9%, зүрх судасны болон сэтгэл санааны бодисын солилцооны өөрчлөлт 90.4%-д арилсан байна. Цэвэршилт гэдэг нь ямар нэгэн өвчин зовлон биш өгөөд хүн өсөж үржидгийн адил бид явагдах энгийнийн физиологийн өөрчлөлт. Ганцхан тодорхой хугацаанд түүнээс үүдэлтэй элдв сөрөг үйл явцыг зогсоож ямар нэгэн өжиг өвчний нөлөөллөөс болж цаг хугацаанаас эрт явагдуулахгүй байхыг бид анхаарч анзаарч байх ёстой. Үүний тулд эрүүл саруул байж аливаа өвчнөөс өөрийн үр дэгшин сэргийлж хамгаалж хаацайлж чаддаг байх ёстой. Зайлшгүй шаардах тайлбиш бол бие организм дэргэд ямар нэгэн хэмжээгээр хор хөнөөл учруулдаг химийн гаралтай хүчтэй эм тангаас аль болохоор татгалзаж ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшивээс хожмын гарах аливаа хүндрэлээс сэргийлж жам ёсоор явагдах цэвэршилтэх хүртэл цаг хугацаанд ямарваа нэгэн хүндрэлгүйгээр ирэх болно. Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа эрүүл Монгол иргэн хөтөлбөр